Хаврын улиралд хүнээ биеийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж, тархины хүчилтөрөгчийн хангамж буурдах тул ядрах, нойрмолох шинж илэрдэг. Үүнийг хаврын ядаргаа гэж нэрлэдэг. Хаврын ядаргааг тайлахын тулд дараах зөвлөмжийг дагаарай. Тархийг хангалттай амраахын тулд шөнө оройтож унтахгүй байх. Биеийн бодисын солилцоог дэмжиж чанартай нойрсохын тулд гадаа агаарт илүү цагийг өнгөрүүлэх. Зохистой хооллох, ялангуяа шинэхэн жимс, ногоо, чанартай уургыг байнга хэрэглэх. Ходоод гидснээ ачааллыг нэмэгдүүлж унтахад хүндрэл учруулахаас сэргийлэхийн тулд оройн хоолыг хөнгөн бага хэмжээгээр идэх. Гэхдээ хаврын ядаргаа дараах шинж тэмдгүүдтэй хавсарвал анхааралтай хандах хэрэгтэй. Цус харуултын өмнөх үе, ойр ойрхон эвших, гар хөл мэдээгүй болох, толгой эргэх, өвдөх. Эдгээр шинж тэмдэг илэрвэл тарих судасны асуудал байж болзошгүй. Ядрах, нойрмолох, дотор муухайрах, тослох хоолнд дургүй болох, гидс дүүрэх. Эдгээр нь элгэний өвчний шинж байж болох тул эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Мөн бамбай булчирхайн үйл ажиллагаа буурах, цус багдалт, чихрийн шижин, түгшүүрийн эмгэг зэрэг нь ядрах, нойрмолох мэдрэмж төрүүлж болзошгүй.